Өнчин цагаан бутга дээр юу гардаг вэ? ээж ноён болж. За ээжнээс хагцчдаг. Тэгээ яадаг вэ? Мартчихэ тийм. Гэтэл бид чинь багасаа энийг уншаад багасаа энэ үлгэрийг итгэл үнэшэл итгэл хөөрөл явжсэн тийм. Одоо бидний хүүхд бол тэгэл Disney үлгэрүүдэд бас ингээл хөөрөл итгэл хүүхдтэй телевиз үзэл явж байгаа. Өнчин цагаан ботноос юу харагддаг вэ гэхээр шууд нэг хаан ээжийг нөгөө 9 цагааны алхамд хураагаад аваад явчихж байгаа. Тэгээд ботход дарахан ботхыг нь даглаа гингүүтээ шууд тэр нөгөө сохор тэмээчин чаддгийн бочийг ээжийнхээ өшийг аваарай гэд хоолойг хийчээд дөрвөн мөчийг нь таслаад гэж байгаа юм да түүнээс шүрмсийг тасчих шиг шүү. Тэгээд яваад өчөж байгаа. Тэгвэл нөгөө юу маань ботхомоос сүүлд нь нэлээд мундаг атуулаад ихийнхээ амийг нэхэд нөгөө 9 цагааны алга барьсан хаан дээр очингууд сохорч тэмээч ингээд уулзгаа явуулчих юм. Сохорч тэмээч би одоо хайчих юм бэ гэсэн чинь үнсрүү оргийн гүт нь нөгөө атт нөгөө өнчин цагаан ботхоч том болцсон. Тэгээд нөгөө ихийнхээ өшийг авах гээд үнс дэвсэж байгаа юм. Энийг талаараа домг яагаад тэмээ үнсэн дээр хөргөөдөг вэ? Тэрний тайлх юм. Нөгөө талдаа юу юм гэхээр хинд их мэдл байсан бай. Эрэхтэй хүнд. Тэгээ 9 цагааны албыг юу бодит амьдрал дээр бид хизээ өгдөг байлаа. Хаан хинд барьдаг байлаа. Манжи үд тэ. Тэгэхээр бас л нөгөө ахын элементүүд чи явж ийн гэсэн үг. Тэгээ нөгөө ярьсан ангины сарид цагаан ботод байдаг нэрхтэй тэ. Үүнээс гадна өөр нэг юм байна гэхээр шашин үлддэг. Нэг туйлын жишээ аваад үзэх юм бол магна дээр нь мазаала баахан хүч mag 3 эргээд төрсөн гэдэг багтрийг тодорхойлж ирсэн нь хожим үедээ нэг юу гэж тодорхойлж байгаа гэхээр яг нэг дүрийг магна дээр махгалын гэрэлтэй зулаа дээр зонхын гэрэлтэйг өөрчлөлтсөн баг шиг. Тэгэхээр бид нар туйлаас үлгэр домгоос юу харж болох вэ гэхээр нийгэм маань ямар байсан бэ гэдгийг ингээд харж болж байгаа. За Монголын туйлын 3 оргил бол энэ гэж ярьдаг. Хан харанхуй гисэр чанар. Тэгээд зарим судлаач нар болохоор гисэр чанар нуус тавч явал уран зохиолын тулгын чуулган мач гэж ярьж байгаа. Ямар ч туйл дээр 3 зүйлийг ярьж байгаа. Хэний хүүхдийн хинтээс улсын тэр хоёрын дундаас хэн гарсан юм. Тэгэхээр үүний цаана юу ярьж байгаа нөхөр туйлыг харах юм бол анхандаа гээд ээж ахтай нь хэний хүн бэ гэдгийг нь аль альтэй бичдэг байгаа. Одоо манай ургийн бичиг ямар вэ? Зөвхөн аавыг татдаг тийм. Тэгэхээр эртээр үед ээжийг хүртэл тоосч үздэг байсан. Одоо тэгвэл зонхиж байгаа ургийн бичлэгийн хэлбэр маань ямар болсон бэ гэдгийг харангууд ээж бол нэг анхаарал хандуул шаардлага болсон гэж. Гэтэл нэг 3 жилийн өмнө хийсэн судалгаагаар юу ярьж байгаа юм бэ? Монгол хүний цус ойлт ихсэж байгаа бол үүний давуу талын тулд яах вэ гэдэг нөгөө ургийн бичгийг ашиглая гэж явтал яг би одоо хэний хэмбэ гэдэг ургийн бичгийн аавынхаа 9 үеийг мэдснээр хангалттай биш. Би цус ойлтоос эргэлэхэд тул хүссүүсээгүй ээжийн үеийг хүртэл 9 үеийг мэдэх шаардлагатай болж байна. Тэгэхээр одоо биднэрт байгаа аавын талыг барьж бичсэн 9 үеийн ургийн бичиг бол уламжлаа сайхан хэдий боловч намайг цус ойлтоос бүрэн дүрмээс эргэлж чадахгүй байж болсон баг жишээ. Гэтэл ургийн бичгийг ээж автаараа оруулж бичдэг хэлбэр манад байгаа юу? Уг нь байна. Гэхдээ нийт биш болсон. Тэгэхээр энэ дээрээс юу харж байгаа гэхээр ургийн бичлэгийн хэлбэрийг харж болж байгаа. Нэг хоёрт нь яригдж байгаа гэхээр энэ хүмүүсийн ингээ замлыг харах юм бол их мэдэлд яаж хүрвэ гэдгийг харж болж байгаа. Тэгэхээр эхлээл эхний хэсэгт болохоор ингээд байгалийн төрөл бүрийн гамшигт үзэгдэл мангас чөтгөртэй тулдж исэн бол дараа нь овог аймаг хоорондоо тэмцэлтэй сүүлдээ болохоор найз нөхдөдтэйгөө нийлээд галдны хатлагаас өөрийгөө улс орноо хамгаалж байгаа тухай. Тэгэхээр энэ чинь бүрээд туйлаас үлгэр домгоос бид нар ямар нийгмийг дамжсан бэ гэдгийг харж болж байгаа. Тэгээд дүгнэх юм бол тэгээд нэг мундаг баатарлаг дүр гарч ирэн шудраг нөхөд байна, ухаан татад байна, шидэт хүлэг байна. Тэгээд нэг гэр бүлийн гишүүн байна, эсвэл тэс хөндлөн нэг юм адуу чууган зэрэг дүр байна. Тэгээд энэ бүх дөрүүдийн эсрэг тоолгож гарч ирдэг мангасын дүр байна. Мангас нь байгалийн гамшиг, харь орны эзэн төрөмгийлэгч гээд одоо орчин үед дээр тайлбарлах юм бол тийм дүрүүдийг ингээ уран зохиол яагаад үүссэн байх жишээтэй. Яагаад би туйлыг Монголын өнөөгийн хөрсдөө онцлж ярьсан гэхээр бид нар бусад соёлын хөгжил рүү ороход ч гэсэндээ ийм зүйлүүд гарч ирж байгаа. Жишээлбэл энэ 29 туйлд амьдардаг Инуит овгийн хүмүүс ертөнцийн үүслийг юу гэж тавьдаг вэ гэхээр эхлээд хоёр эмэгтэй хүн байжээ. Тэгээд дараа энэ хүмүүс оршин өрсөж үрчхийн тулд нэг нь эрэгтэй болжээ гэж үлгэр домготой ярьж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бас туйлын шинжинд орж иж байгаа нь юу гэхээр эхлээд эмэгтэйчүүдэд бол эрх мэдэл зохиож исэн. Айжиндаа эрэгтэй хүн бол эрх мэдэлтэй болсон юм байна гэдгийг бол энэ чинээс нь дүгнж болж байгаа. За цаашаа нэ. Өөр нэг үнэнтэй холбогдуулаад яригддаг зүйл нь юу гэхээр эртний инженчуудын дунд ингээ хос сүнстэй хүн гэдэг нэг том яваад.
тэрний үеийн тэгэхээр эрэгтэй хүнийг хайрладаг, эмэгтэй мөртлөө эмэгтэй хүнийг хайрладаг хүмүүсийг бүлээн зөвшөөрдөг байсан илэрл. За Өмнөд Америкийг аваад үзэх юм бол Өмнөд Америкт тийм 6 цэнгэлийн бурхан гэдэг байна. Сочифили гэдэг. Энэ хүртэл зарим тохиолдолд эрэгтэй хүнтэй ч ойртдог, зарим тохиолдолд эрэгтэй эмэгтэй хүнтэй ч ойртдог. Бүр тусгай л нэг дүрийг тоолдог байгаагүй байна. Нэг хүсийг. За энэ Кубын нэг шашны домогт тулхлаар ингээд Ямаха гэдэг бурхан өөрийнхөө Шанготой нөхцөжээ гэдэг нэг домог байна. Тэгээ яг гэхээр энэ хоёр хоорондоо нөхцсөний улмаас ингээд хоёр хүүхэд төрсөн. Энэ л Абата гэдэг. Тэгээд нэгэн сохор нэгэн дүүлийн болсон. Тэгээд байгаль их Ямаха өөрийнхөө хүүтэй нөхцсөндөө нүглэлийг цайруулахын тулд энэ хоёр төрсөн хүүхдээ далайн оролт нууччих гэдэг домог байна. Тэгээ энэ домгоор юу гэж ярьдаг вэ гэхээр дэлхий дээр төрж байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй юм харахгүй байгаа, сонсохгүй байгаа, энэ ур чадваргүй байгаа, эсвэл бүр ингээд хэвийн биетэй биш ингээд эсвэл чадвар нь өөр хүмүүс бол бурхны алдаа юм байна гэдэг тайлбар. Гэтэл яг үндэ тийм билүү? Үгүй шүү дээ. Бид нар ч бүр ингээд зарим юм тариаг ингээд өндөр хэмжээгээр хэвлэхлээр өсөөсөө бүр ингээд олон байдлаар сонсохгүй уурчдаг хүмүүс манад байх жишээтэй. Тэгэхээр энэ бол өөрөө шашин домог бол өөрөө бас ингээд тэр ахуйг илэрхийлж байгаа гэж харж болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөшөөг энэ баримлыг харж ирсэн юм байна. Энэ ямар хүнийг илэрхийлж байгаа юм шиг зүгээр харуул. Эсвэл энэ морь унж байгаа хүн хин юм шиг нэрхтэй юу нэрхтэй юу? Шууд хэлэх боломж байна. Санаас өрөөсөн гарах. Өрөөсөн гарах. За нөгөө морь унж байгаа юм чи энэ. За эмхтэй л юм шиг байна тийм. За тэгвэл уг нь бол энэ хүн юм. Эхний модын домд одоо энэ хойд Европын Финланд одоо юу гэдэг Слав, Финланд одоо юу гэдэг Швед зэрэг улсуудын домд зорхилсон нөгөө тоорын эцэг аян зарлахны бухархан тоорын эцэг Один байгаа. Тэгэхээр юу яригдж байна вэ гэхээр энэ бол эрэгтэй дүр гэж одоо илэрхийлээд байгаа юм Холливуудын кинон дээр. Гэтэл энэ бол яг үнэндээ бол ингээд домгийг аваад үзэх юм бол юу юм гэхээр одоо бөө мөрөглийг дэлхий дээр авчирсан бурхан гэж ярьдаг. Тэгээ бөө мөрөглийг түгээхин тулд эмэгтэй хүний хувцас өмсөж, эмэгтэй хүмүүст яаж энэ байдлыг таньж мэдэх унших уу гэдгийг танилцуулж ирсэн. Ирчүүдэд яаж дайтах уу тулдах уу гэдгийг зааж ирсэн бурхан гэж яригдж байгаа жишээтэй. За энэ Египт эрхийн бурхан, эртний бурхан байна. Египтийн нэг хаан өгөхөд тэр хааны ах нь хаан ширээг авах юм уу эсвэл тэр хааны хүүн авах юм уу гэдгийг илэрхийлдэг домог байгаа юм. Тэгээд энэ домгийн эцэст нь юу яригдж байна вэ гэхээр хааны хүү дийлдэг тийм домог байна. Гэтэл энэний цаана юу яригдж байна вэ гэхээр энэ домгоор шууд одоо манай хаан улсын жишээнээс ярих юм бол хаан ширийг хэн зарламжилж байгаа вэ? Манай Монголын эзэд гүрний түүхийг одоо зөв дандаа хөвгүүд байгаа тийм. Сайн дандаа хөвгүүд байгаа. Хязгаарч огт бид нар хаан ширийг өгч байгаа. Тэгвэл энэ санаа аль эртний 2000-аад жилийн тэртээ эртний Египтэд хаан ширийг хүүн зарламжлах ёстой шүү гэдгийг л харуулчихъя гэж ярьж болно. За энэ Японы сүмд байдаг амьтан. Энэ эрэгтэй амьтан байна уу, эмэгтэй амьтан байна уу? Эмэгтэй юм шиг үү? За тэгвэл энэ эрэгтэй тийм эрэгтэй юм шиг, эрэгч юм шиг тийм. Энэ хоёулаа нэг амт. Энэ хоёулаа үр тарианы бурхан. Өөрөө гүйж гэдэг юм уу тийм элбэг юм бурхан. Энд хүүс байхгүй. Хизээч үлгэр домог дээр одоо хүртэл энийг энэ бол юу гэдэг энэ үнэг бол одоо юу гэдэг эрэгчин үнэг, энэ үнэг бол эмэгчин үнэг гэж тэгж амьдрахгүйгээр мөргөж явдаг. Тэгээд заримдаа үлгэр домог дээр болохоор ийм дүр төрхтэйгээр дүрсэлдэг. Энэ эмэгтэй үнэ үү, эрэгтэй үнэ үү? Эрэгтэй үний дүрсэлтэй харьцуулах юм бол ингээд цайвар арьстай ийм өмс хувцас эдрийг хараад үзэх юм бол эмэгтэй юм шиг. Гэхдээ ингээд харах юм бол энэ үнэг өөрөө олон дүрт хувирдаг гэдэг утгаараа хязгаарч энийг нь юу гэдэг одоо юу гэдэг бид нар шиг дагн эсвэл одоо юу гэдэг догшин харахад гэж ангилдаггүй. Бурхнаар л яваад өчтөд байдаг. За нэг хятад руу орох юм бол ч гэсэндээ тэр гүнз лаоци гэдэг бүхэн юм дээр аваад үзэх юм бол хүүсийн англи ярьдаг байгаа. Тэгээ бүр сайн ярих юм бол энэ эртний хятадын домгийг аваад үзэх юм бол бүр ингээд эрэгтэй хүнд хайртай хаанч байсан байгаа юм. Жишээлбэл Мэзишиа цэцэрлэгт зугааж явахдаа тоор хадснаа амстай байсан тул нөгөө талыг нь хааныг амснуу хэмээн өгөө. Хаан чиний хайр ямар хүндэтгэм юм бэ? Өөрийн эд хүслийн өмөрт намайг амттан идэж өглөө гэж дуулдаг гэж. Энэ Мэзишиа гэдэг нь ноён. Тэ? За цааш нь явъя. Луньян загас хоёр.
та чи юу л ойлох юм асуухад Луньян ноён би нэг жижиг загас барьсан ч том загас баригдсан хаяхыг хүссэн. Энэ муу ёрын үйлсийн дараа би таны ордноос хөөгдөн ертөнцийн тоо томшгүй гоо хүмүүс би иймээс олон хүн миний талаар дуулмагс таны анхаарлыг татахыг хичээнэ. Би бол жижиг загас би хаягтан тодорхой иймээс би ойлгохгүй байж чадахгүй гэж. Үүнийг сонссон хаа өөрийн гэрт байгаа сайхан хүний талаар ярьсан хүний гэр бүлтэй цаас нэг залуу болгож байна. Тэгэхээр юу яригдж байна вэ гэхээр одоо бидний хуулиндаа гэр бүлийн тухай хуулиндаа баталсан эрэгтэй хүмүүс хайр дурлалын үндсэн дээр 18 наснд хүрсэн бол гэрлэн гэдэг заалт бол зохиомол заалт юм байна. Эртээр үед бол энэ хайрыг нэг эсрэг тесрэг хүйсээр үзүүлдэг байж гэдгийг харж болж байна. Тэгээд цааш нь явах юм бол энэ тассан ханцооны домог гэдэг энэ эртний хятадын ном зохиолбор гэж бичэн дээр байдаг домог байна. Эзэн хаан ай өдөр Дуншаантай гараараа тэврэм унтаж байлаа. Хаан босох гэтэл Дуншаан унцаар байсан тул түүнийг сэрэхгүй тул ганцуугаа таслан босчээ. Түүний хайр халамж үнэхээр агуугүй үзэж байгаа. Дуншаан эрэхтэй дүр. Тэгээд энэ хоёр яаж унтчихсэн гэхээр нөгөө эртний хаадны нөгөө ханцуу нуужин. Тэгээд нөгөө ингээ гараа ингээ доор хийгээд нөгөө Дуншаан ингээ дээд гарын дэрлээд унтчихсан байна. Тэгээд нөгөө хайртуулаас сэрэхгүй тул ингээ ханцуугаа цуулаад тэгээд нөгөө ханцуугаа гуулгуулаад гараа савуулж аваад явж исэн юм домог байна. Тэгэхээр тасархаа ханцуу гэдэг эртний хятадын хэллэг бол нөгөө уламжлалт бишээр одоо бидний яриагаар бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлах ёстой, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хайрлах ёстой гэдэг тэр үзэл хандлагыг эсрэгээр энэ бол эрэгтэй хүнийг хайрладаг хүн, энэ бол эмэгтэй хүнийг хайрладаг хүн гэдгийг илэрхийлж анир томьёо болоо өөрчлөгдсөн. Энэ дүрийг хардаа эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү харуул эмэгтэй живчтэй урт үстэй үснийхэн засал тэр хувцсны байдал гоё чимэглэлтэй өнгөний сонголт зүс царай цайвар. Тэгвэл энэ эртний хятадын сургаалт гардаг 8 мөнх настан гэдэг байгаа юм л. Тэр 8 мөнх настныхын нэг нь л байна. За бүр урьдчилуулаад ирэх шээ явъя л да. Энэ 2 мөрний сав газарт яригддаг домог байна. Тэгээ энэ домог дээр юу яригддаг вэ гэхээр Гэлгамеш гэдэг гол дүрийн баатар энэ байна. Энкиду гэдэг түүнтэй маш ойр дотн анд нөхөр мэт дүр байгаа. Тэгээ Гэлгамеш бүхэнгүүд Энкиду маш Гэлгамеш Энкиду бүхэнгүүд маш ихээр харамсч хойноос нуух шүтдэг. Тэгвэл яг энэ элементийг аваад үзэх юм бол ингээд эртний зохиолууд дээр байгаа юм л да. Жишээлбэл Давид хаан Жонатны бүхэнгүүд маш ихээр гашууддаг. Ахиллес баатар Патроклийн бүхэнгүүд маш ихээр гашууддаг. Илиадагийн туйл дээр байдаг. Яг үүнтэй адилхан одоо юг жишээ татж болох юм гэхлээр Монголын ус төвчөн дээр жамх бүхэнгүүд юу болдог вэ те. Ингээ аваад үзэхлээр энэ эртний зохиолуудаас бид нар юу харах болох вэ гэхээр тэр нийгэмд эзэж байгаа байр суурийг заавал хүүсээр ангилдаг байгааг байна. Тэр хүн юу хийж чаддаг вэ, ямар хүсэл мөрөөдөлтэй байсан бэ гэдгээр л хардаг болж таарна. Зевс эртний грекийн бурхтын хаан. Тэгээд Зевс төрөл бүрийн байдлаар ингээд хүнтэй нөхцдөг байсан байгаа юм. Тэгээд заримдаа бухад хувирна, заримдаа бүргэдэнд хувирна, заримдаа өөр хүний дүрд хувирна. Тэгвэл энэ дээр болохоор нэг хааны хүүг бүргэд болж хувираад өөрийнхөө ордонд аялж болохоор авч явж байгаа зургийг дүрссэн байх жишээ тийм. За тэгээд одоо эртний домог дээр гардаг нарцисс гэдэг залуу байна. Гоо үзэсгэлэнтэй тэр залуу өөрийгөө усанд харангуйтаа өөрийг харсаар байгаа. Өөртөө дуудлаад өөрийг харсаар цэцэг болоо өрчдөг. Нарцисс гэдэг ийм цэцэг байна. Гоё өнгөлөг өнгөтэй. За тэгээд Лесбос арын дээр амьдарч байсан шүүлэгч эмэгтэй байна. Тэгээд Даяна гэдэг ангийн бурхан байна. Эртний грек домог дээр гардаг. Ингээд харах юм бол ер нь бол эмэгтэй хүн бол заавал одоо юу гэдэг гэр ахуйн ажил хийх ёстой, эрэгтэй хүн л амьдрал хаваа зарах ёстой гэж зүйл бол хожим нийгмийн хөгжлийнхаа явцад тэгээд шашны нөлөөгөөр энэ тэр мод шашны нөлөөгөөр орж ирсэн байна. Энэ жишээлбэл Библийн судар дээр гардаг зүйл үзэгдэлтэй. Гомора гэдэг хотыг бурхан гисгээгээд солироор бороо оруулж байгаа тухай. Яг нь Библийн судар дээр галан бороо гэж ярьдаг. Гэхдээ солир орж байгаа. Ингээ харах юм бол Гомора хотын хүмүүс ингээд хэл хахуулд автцсан 6 цэнгэлд бүр ингээд хамаг санаа бодлоо ингээд бүр зарцуулдаг тэгээ бүр ингээд одоо юу гэх юм тэнд ямар ч дэг журам байхгүй гэж яриад байгаа. Гэтэл зүүн энэ домгоос бид нар юу харж болох вэ гэхээр энэ хүмүүс 6 цэнгэл хэд авцсан гэдгийн цаана юу яригддаг вэ гэхээр ирчүүддээ нөхцдөг ирчүүд, эмгтээчүүддээ нөхцдөг эмгтээчүүд энэ хотод байсан учраас бурхан гисгэсэн юм гэж сүүлийн хөлбөрүүд дээр засвар оруулж хэлсэн байгаа юм л да. Библийг хараад үзэх юм бол. Тэгэхээр Библи өөрөө томоохон зовлон шашингууд өөрсдөө шууд хүмүүсийн нийгмийн амьдралыг зааж эхэлсэн.
чи эрэгтэй хүн бол эмэгтэй хүнтэй гэрэл, эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй гэрэл. Яагаад вэ гэдгийг асуулт гарч байна. Харанхуй зууны үед юу юм гэхээр Европ төвийн тал орчим нь баг нэлээд олон хувь таран тахал болон өөр тахлуудаар үхсэн. Тэгээд цэрэг дайны явцад ч гэсэндээ шашнаас үүдэлтэй янз бүрийн дайнуудаас ч гэсэн үхсэн. Тэгэхээр шашны эрх мэдэлтэнгүүдэд нэгдүгээр цэрэг хэрэгтэй. Цэрэгтэй болохын тулд яах хэрэгтэй вэ тэгвэл? Олон хүүхд төрүүлэх хэрэгтэй. Олон хүүхдийг төрүүлэхийн тулд яах ёстой вэ? Эрэгтэй эмэгтэй хүн хоёр нэгээр хайрлаж учирч гэр бүлээ өсгөж өндөрлөх асуудал яригдаж байгаа. Гэтэл нөгөө нийгэмд чинь тэгтэл нөгөө эрэгтэй эмэгтэй гэдэг ангиллаас хамаарахгүйгээр хүмүүсийг хайрладаг хүмүүс байсан байгаа юм. Ерөнхийдөө шууд шашны хэм хэмжээ, шашны үнэт зүйлээр нь ийм зүйл байж болохгүй гэж нүгэлгээл явцсан гэсэн үг. Гэтэл бүр хамгийн эртний одоо бидний нөгөө яг жаврын орон гэж ярьдаг энтхийн домогт бол юу гэж ярьж байгаа гэхээр ийм санаа байна. Сансар одоо бидний нөгөө үгэнд оролцоод ирсэн сансрын түнэл биш шүү. Самсараа гэдэг бол энэ бол төрөх өөхөх хүрд гэж байгаа. Төрөх өөхөх бол тасралтгүй хэрэглэн. Энд ямар нэгэн ингээд зогсох, салах, уулзах байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ биеийг олж төрлөө та үнэхээр өөрийнхөө төрлийг олсныхоо хувьд сайн зүйлийг хийж чаддаг бол тэр чинь танд нүгэл болж тооцогдоод тэр үүлийнхээ өөрөөр та дахиад төрнө. Дахиад төрөл тэр өмнө үлдсэн нүглээ даван туулж чадахгүй байх юм бол тэр буруу зан үйлээ гэдэг юм уу хийж амжаагүй зүйлээ хийж чадахгүй байх юм бол та дахиад тэр нүхийн эргэлтээр явуулна. Харин хийгээд амжуулаад авах юм бол та юу гэдэг илүү сайн сайхан руу хүрнэ гэсэн санаа л яваад байна. Тэгээ энд цаана юу гэж нөхлөр энэ Ведийн сургаал дээр ч тэр индуизмын нөлөөгөөр буддизмд ч ороод ирсэн байгаа юм. Тэгээ энд цаана юу гэж нөхлөр ерөөсөө хүүсийг ангилдаг. Хүнийг хоёр зэрэгт хуваадаг. Чи зөвхөн хүн учраас хүн гэдэг төрлийг оос төрснийхөө хувьд зөв зан үйлээрээ ямар нэгэн зүйлийг хүний төлөө хийж бүтээл гэдэг судалгаа. Одоо жишээлбэл энэ индуизмын нөлөөгөөр энэ баримлыг харъя л да. Энэ баримл эрэгтэй өнөө эмэгтэй өнөө. За эрэгтэй хүн яаж гэж байгаа. Одоо ташаагаа тулцсан тэг таахазаа зогсож байна тийм. За тэгвэл энэ дүр юу вэ? Эмэгтэй эрэгтэй ингээд уян наалах жоог ингээд зогссон байх жишээ тийм. Гэтэл энэ бол эмэгтэй бүжигчний баримл. 2500 гаруй жилийн өмнө уралсан. За энэ болохоор энэ өмнөх хиттийн агуу дээр бодисатваг дүрсэлсэн зураг. Нөгөө дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлтөн гэгэрэлт хүрэх хүртэл би тэр хүмүүсийг гэгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах ингээд тангаар өргөцсөн гэгэрэлт. Гэтэл энэ чинь эрэгтэй дүр байна гэсэн. Эртний энтгийн ингээд нэр томьёог аваад үзэх юм бол юу яриад өгөхлөөр би уур нүдүр хэрэгэлдэг хүн, би эсвэл гар тэрэг хэрэгэлдэг хүн гэсэн нэр томьёог аваад. Энэ эртний энтгийн ярианууд хэрэгэлдэг нэр томьёог. Ялангуяа эмэгтэй хүн энийг ашигладаг. Юу юм гэхээр би эрэгтэй хүнийг сонирхож эрэгтэй хүнийг хайрладаг. Би эмэгтэй хүнд татагдаж эмэгтэй хүнийг хайрладаг, уулзаж учирдаг гэснийг л ингэж илэрхийлдэг. Санаа нь юу юм гэхээр бэлэг тэмдгийн шинж байдлаараа бэлэг эрхтнийг л дүрсэлж гэсэн үг. За ингээд цаашаа наваад үзэх юм бол ингээд энэ Азийн соёлд бол ингээд дур хүслийн бурхан байна. Энэ Өмнөд Аз, энэ Хятад, Таиланд, Индонезийн нөлөөгөөр орж ирсэн бурхан байгаа юм. Энэ ингээд харах юм бол загас. Тэгсэн мөртлөө заа. Тэгэхээр энэ дур хүслийн бурхан байгаа юм. Тэгэхээр энэ дур хүслийн бурхан яагаад юм бэ тэмдэгтэй гэхээр хүний хүсэл хязгаар байхгүй. Хүн хэнийг ч хайрлаж болно гэдгийг л илэрхийлсэн домгийн дүр байна. Уг нь бол. Тэгээ бүр ингээд сүм туурийнх нь ингээд юун дээр хүртэл ингээд шингэцсэн. Тэгээд нөгөөд чинь заримдаа ингээд барын биетэй зааны толгойтой болчдөг. Тэгээд хамгийн эртний судар болох тэр эртний индуизмтэй нөлөөтэй Махабхаратын судрыг аваад үзэх юм бол юу гэдэг вэ гэхээр яг ингээд хүмүүний үүслийг бас тайлбарласан байгаа юм шиг. Хүн бол юу гэвэл шаардлагагүй хүссэн үн рүүгээ хүссэн үедээ хамтан амьдраад явах боломжтой байсан гэж Махабхарат хэлж байгаа юм. Тэгснээр дараа нь юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол миний хүү гэдэг ойлголт гараад ирж байгаа. Тэгээд цаашаа яригдж байгаа юу гэхээр миний хүүг төрүүлэх зүйл бол эмэгтэй хүн. Тийм учраас миний үрийг хадгалах сав бол эмэгтэй хүн гэсэн ойлголт ярьдаг. Тэнгүүтээ дараа нь юу гэхээр тэр хүүхэд ч минийх, тэр эмэгтэй хүн ч минийх болчихж байгаа. Тэнгүүтээ ганцаар эмэгтэй хүн минийх юм бол тэр зүйл миний хүүд үлдэх ёстой гэсэн санаа гээд бэхжигдээд явж байгаа. Тэгээд дараа нь юу ярьдаг вэ гэхээр би үхсэн ч гэсэндээ миний хүүхдүүд миний амьдралыг хөгжлүүлнэ.